За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Би хүлэмжинд ороод ирсэн байна. За тэгээд лойлныхаа одоо энэ газар ингээд унчсан навчнууд энэ лойлны навч болохоор ийм чиг үзэх айгуу дургу. Зөвхөн үндсэн чигтэй байх юм бол их сайн. Тэрнээс энэ навчандаа тийшэндээ лойл өсөц хайгуу дургу байдаг учраас тэр газар унсан навчнуудыг бас танаад тэгээд тэрний хажуугаар энэ тасраас нь гарсан энднэрийг нь бас таналт хийж өгнө. Нэрийг хараа ингээ сайхан авчихна. Их урт ус ургасныг нь бол аваад усанд хийгээд өрслүүлчихнэ. Өрслүүлээд тарихаар энэ лойлыг болохоо би 3 сард нөгөө өрслүүлсэн болохоор энэ засраас нь гарсан энэ ишнүүдийг аваад одоо усанд хийгээд өрслүүлэхэд бас шууд айгүй эртээ лойлоо өгдөг байхгүй юу. Тийм болохоор айгүй сайн талтай. За би одоо энэ хараа энэ засраар нь гараад ирсэн эднэрийг бүгдийг нь авна. Энэ рүү болохоор амтад тарвас хийж өгсөн байгаа. За ингээд битүүл ойлнууд байгаа. Энэ рүү би уг нь нэг өргөс тэмэх тарьдаг байсан. Энэ тал руугаа. Тэгээ энэ тал руугаа лойл тарьдаг байсан. Тэгээд одоо энэ жил хөл хорой гэдэг нөгөө үр авч чадахгүй тэгээд нөгөө идчихсэн лойлныхаа үрийг аваад хатаасан байсан. Тэрийг ингээд өрслүүлсэн чинь бүр замбраагүй их лойл өрслүүлсэн. Тэгээд зарим нь одоо гадаа аргаас суулгах гээд ингээд байж байна. Суулгах чадаагүй. Гадаа айгүй хүйтэн байна. Тэнд хараа наран цэцэг бас гадаа гаргаж чадахгүй энэ гадаа айгүй хүйтэн байна. Энэ жил ер нь хүйтэн жил байна. Тэг би одоо энэ завсруудынх нь энийг бүгдийг ингээд таналт хийгээд тэгээд байна. Ингээд хараа завсраас нь гарсан ийм томуудыг нь болохоор ингээд усанд хийгээд өрслүүлсэн. Ингээд усанд хийгээд тавьсан байгаа. Тэгээ өрслээд ирэхээр нь суулгачвал бас эднэртэй адилхан эрт лойлоо өгнө. За би эхнээс нь ингээ харуулаа. Тэгээ таналт хийснийхаа дараа та нарт би харуулъя. Энэ бол тандчихсан байна. Энэ бол таналт хийгдээгүй байна. Одоо таналт хийн. Энэ таньсан байна. Баг зэрэг түрүүнд би бас таньжсэн болохоор энэ хараа энэ засваруудынх нь эднэрийг бүгдийг авна одоо. Нэрийг бүгдийг авна да. Энэ хараа. Энэ болохоор нөгөө нэмбэгнийхээ модон дээр идчихсэн лойлоо хийсэн ингээд айгүй эрт цэцгэлж байна энэ. Энэ хэсгийг би таньсан байна. За нэг иймэрхүү энэ хараа ингээ газар унжчихсан. Унтсан байгаа. Одоо эднэрийг бүгдийг би танилтын. Энд чи би ноднон энэ инжирийнхаа модыг оруулж ирснийхаа дараагаар хамгийн сүүлийнх нь улаан лойлны гэнэ рүү шахацсан байхгүй би. Хүлэмжинд байсан сүүлчийн улаан лойлных нь үрийг гэнэ рүү шахацсан чи хавар гарч ирээгүй юм. Тэгээ би энэ гарахгүй юм байна дөө гэсэн чи хараа ийм орой гараад ирдэг гэж. Тэгээ ийм их бол их лойлтой юм чи яах вэ? Би энэ рүү нэг өсөө цацсан болохоор хэрэм цацсан болохоор жоохон цагаан байна зарим хэсгүүд нь. Тэгээд ойрдоо гадаа бороо ороод хүйтэн бүрхэг бороо орж байгаа ч юм шиг орохгүй ч байгаа юм шиг нойтон зас орж байгаа ч юм шиг хүйтэн болоод байна өө. Тэгээд ерөөсөө услахгүй байгаа жоохон гандуу байна. Гэхдээ ямар ч байсан таналт хийчихээ. За таналт хийснийхаа дараа та бүхэнд үзлээ. За энэ тамадыг хараа. Энэ ишин бүр ийм урт ургачихсан. Доотлох нь навчин энэ байгаа байхгүй. Тэгсэн чинь завсрын ишин ийм урт ургачихсан бүр бараг цэцгэлэх нь шүү дээ. Тийм учраас одоо энийг ингэж тайрна. Ингэж тайрч өгнө. Тэгсэн чинь энэ айгүй хүчтэй ургацсан энэ хараа. Тэгсэн чинь энэ бас хараа энэ тал нь бас адилхан. Энэ хэсэг нь бас ийм хүчтэй ургацсан.
Эний доотлох нь навчин энэ байгаа байхгүй юу? Тэгтэл энэ завсраас нь ийм амир ургачихсан. Ийм амир. Тэгээ энийг бас ингээд баг дээр нь үзэхгүй болохоор ингээд амир ургачихна хараа. Ийм мартар торгоцсон. Тэгээ энэ ийм намхан юм жоох юм биш шүү дээ. За эднэр нь бусд нь бол гайгүй байна. Жижиг ургасан байна. Жижигнүүдийг бол авчин ийм мартартай ингээд ургачихна бас. Эднэрийг бол дахиад өрсөлдүүлж болно ш.